Backend хөгжүүлэгчээр. Backend инженерээр backend engineering manager хийдэг байгаа. Mizorn right now. Өглөө босоод 2 хүүхдээ аваад цэцэрлэгт нь хөргөж өгөөл тэгээд шууд ажил руу ирээл. өглөө босоод эхлээ ямар ч хэлсэн сургууль дээр очиж оюутнуудаа хичээл заана. Өглөө босоод ажилдаа ирээл ажлынхаа галтгооноос яг кофегаа авч уугаал эхэлдэг. Өглөө босоод 2 хүүхдээ хувцлаад цэцэрлэгт нь хөргөж өгдөг байгаа. Тэгээд хөргөж өгчөөд ажил дээрээ ирээд ажиллаа хийдэг. Өглөөний ажлыг эхлэхдээ нэг кофегаар эхэлдэг байгаа. Өглөө ирээд яг төвлөрлийн цагуудаараа ажиллаад тэгээд бусад үеүүдэд нь хаяа ажлынхантайгаа тоглодог. Чөлөө цагаа өнгөрөх булангуудтай болохоор тэр булангуудаар л За өдөр 11-ээс ирж ажиллаа эхлүүлээд өдөр 1-ээс 2-ын хооронд цайндаа ороод ороо 8 хүртэл нэгсэндээ яг төвдөр суудаг. тухайн өдөрт хийх ажлаа нэг бодоод тэгээд төсөл хөтөлбөрүүдийнхаа гаргасан дарааллын дагуу хөгжлүүлээ явдаг байгаа. Ерөнхийдөө прожект дээр илүү яг ажилламаар санагдсан үедээ ажиллаад Тэгэл орой ер нь бол ажлын цаг дуусаа гэрлүүгээ хараад. Хэдий цөөх хүлээж гэсэндээ яг гэр бүл шиг тэгээд яг ажил дээр байхад их тухтай. Тэгээд яг хамт олон уур амьсгал бол маш сайхан. Цэвэр технологийн компани учраас яг одоо бид нар шиг юм технологийн инженер хүмүүст бол илүү одоо нэг шинэ технологи дээр ажиллах тэгээд яг цэвэр технологийн талынхаа ажлыг хийх гэдэг дээр бол илүү давуу талтай. тухтай газар руугаа зүтгэдэг учраас би аяандаа л тэгсэн байх гэж бодож байна. Тэгээд шинэ технологиуд дээр ажилладаг илүү их юм сурж девелопер хүний хувьд хөгжих боломжтой тийм карьер талаасаа ч гэсэн илүү дээшээ дэмжиж чөлөөтэй байх юм шиг санагдсан. Би өөрөө хувийн сургууль багшилдаг давхар. За тэгэнгүүтээ энэ юг харуулж байгаа гэхээр Mizorn нөгөө ажилчдаа өөр олон зүйл хийх боломжоор нь бас хангаж өгдгийг харуулж байгаа. Хамгийн оптимал туршлагатай тэгтээ дотоод бүрэлдэхүүн ч гэсэн нэгнтэйгээ хамгийн ойр дотны ажиллаж болохоор тийм санагдсан учраас Mizorn-ыг сонгож орж ирсэн. Stay hungry, stay foolish гэдэг үг үйлчилдэг байгаа. Бас тэр үгээрээ бас эрх чөлөөтэй манай ажил. Хамгийн эхлээд бизнесийн багаас ямар шийдэл гарах уу, яаж явуулах уу гэдгийг шийдээд Прожектоо яг ямар бүтцтэй явах уу, юу хийх үү гэдгийг багийнхантайгаа ярилцаж хуралдаж агаад тэгээд яг үндсэн хэрэгтэй гэсэн модельудаа гаргаад Нэг юмыг тал талаас нь босгож байгаа учраас яг ажлуудыг ингээд хувааж аваад тэгээд зэрэг хийгээд ингээд явах илүү бүтээмжтэй ганцаараа хийснээс Project management-ийн хувьд agile бүрт явдаг. Яадаг вэ гэхээр 7-7 хоногийн спринтер юу гэдэг ерөнхий бэклог гаргаад тэрнийхээ төлөвлөгөөнийхөө дагуу дедлайнда амжиж бүтээгдэхүүнийхээ таскуудаа хийдэг байгаа. Тэгэхээр юу гэдэг хөгжүүлэгчдэр, инженерүүд дээр ирж байгаа ачаалт нь хүртэл өөрөө ажил амьдралынхаа балансыг зохицуулж нэгсэнд ачааллаа өөрөө зөв хуваарлах боломжийг бүрдүүлж өгдөг. Backend team хүрээнд төслийн ерөнхий архитектурыг гаргаж техник технологиг ямар шийдлэр байх уу гэдгийг шийддэг байгаа. багийнхаа хүмүүсүүдийг нэг дид баг болгож хуваарлаад маш хурдтайгаар Архитектурын дагуу хийх ажлуудад чагсааж бичиж байгаа инженерүүдтэй таасаг болгож хувааж өгөөд Хүн болгонд яг чаддаг зүйл нь мэддэг зүйл байгаа. Тэрийг нэгэндээ хуваалцна гэдэг нь зэрэг хөгжих. Юу гэдэг хоёр хүн байсан бол нэг хүнээс 2 дахин хурдан хөгжих. 3 бол нэг хүнээс илүү 3 дахин хурдан хөгжих юм те. тухайн хугацаанд хяналт хийгээд төслийг дуусан дуустал хөгжүүлдэг байгаа. хүмүүсийн амьдралыг илүү хөнгөвчлж тэгээд илүү шинэ боломж олж харах боломж одоо илүү их шинэ боломжууд өгөх байх гэж найдаж байгаа. Технологиор дамжуулж API-юуд дуусаад би ингээд одоо дата базтайгаа харьцаад хүмүүс датагаа өгж авалдах, дата боловсруулах боломжтой болгоод API-я би бусад фронт болон мобилийн багийнханд өгөөд тэр хэд ашиглаад эцсийнхаа продакт дээр үр дүн гараад ажиллаж байхыг харах хамгийн гоё. Төслөө ингээд дуусгаад одоо яг хэрэглэгчд хүргэж өгөөд хэрэглэгчдийн
сэтгэгдэл шүү дээ. Энэ сайхан сэтгэгдэлтэй хүлээж авч байвал тэгээд би нэг хийсэн гэдэг тэ. Тэр нь бол яг одоо инженер хүнд бол илүү аз жаргал авчирдаг. Миний хийсэн ажлыг гадар хүн ашиглаад явж байгаа юм да. Тэрийг нүдээр харах нь л хамгийн жаргалтай юм ч үүдэг да. Яг урдах ажлаа нугалчаад яг ажлынхантайгаа нийлээд манад чөлөө цагийг өнгөрөөдөг хэсгүүд дээр яг ажлынхаа ард гарчаад цуг тоглож наадаа байж явах. Бас нэгэн төрлийн жаргал байдаг ажил дээр. Манайх тийм хамаа замбраагүй төслүүд аваад байдаггүй. Яг компанийнхаа нэг зорилготой юу боловсролын салбарт жишээлбэл хувь нэмэр оруулна гэсэн бол яг тэрэндээ чиглэсэн 2 төсөл аваад ч юм уу явдаг учраас амар тийм хийх үнцийн чухал зорилготой учраас тэрийгээ эхлээд мэдчихээр хамаагүй урам зоригтой хүмүүс ажиллаж чаддаг. Бүтээгдэхүүн болгоно нийгмийн нэг асуудлыг шийдэж байгаа даваа талтай. Ирээдүйд бид нар юу хийх зорж байгаа гэхээр блокчейн дээр толгуурсан ч юм уу те химлогийн дээр толгуурсан илүү бүтээгдэхүүн дээр тэр advanced технологиудыг шингээсэн тийм бүтээгдэхүүнүүд гаргахыг илүү зорж байгаа. Тэдний та нар өөрсдөө нэг хэсэг нь болоод эхнээс нь эхлээд явах боломжтой. Цаашлаад ирээдүйд та нарыг ингээд чаленж болохоор маш олон төслүүд хүлээж байгаа. Тийм болохоор та нар бас орныг зориорой. Та нарт үнэхээр чаленж болно шүү. Хэрвээ яг технологийн компанид яг технологид хайртай, технологиор цаашаа үргэлжлүүлээд ажиллахыг хүсэж байгаа хүмүүс байвал одоо энд л таны орон зай байна гэж хэлмээр байна. Мисуур нүгнийг хамгийн тийм хөгжүүлж чаддаг тэр арга зүй замаа олцсон байгууллага. Тэгээ орж ирснийхаа дараа чи бол бас нэг одоо юу гэдэг дахиад шинэ төвшөнд гарч чадна гэдэг хэлмээр байна.